Сайн уу? Потмок мэдчилж байна. Өнөөдөр видео тоглоом сонирхчдын доод маш алдартай. Prince of Persia багвам талаар тооч мэдээлэл өгөхээр бэлтгэлээ. Та бүхэн таадан босгох юм уу? Тогсоомын анхны хувьсбар Prince of Persia нэртэйгээр 1989 онд Epic 2 компьютер дээр гарч байсан. Компьютер компанийн цуглах загвар хагас хадсан хэлний заваатай Personal компьютер. Дараа нь тогсоомыг боломжит бүх платформ руу шилжүүлсэн. Өвөрмөц хөдөлгөөн хаашаа өсрөх вэ? Үе яаж таах вэ гэдэг асуултууд хүүхэд байхад толгойг минь ташлагдаг байсан. Ясанваа тогсоомын үйл явдал нь тодорхой цагт баригддаг. Энд та системтэй нэгэнтээ хүчээ үзэх эсвэл бүр гавзын ястайж тусдах шаардлага гарна. Танд содон зүйл байсан нь хунтайжийн хөдөлгөөнд дүрслэл байсан. Дүрс хуулбарсаас ташилсан нь яг с Mortal Kombat-ийн анхны хувьсбар шиг. Амьд хүний бичлэгийг авч дараа нь хөдөлгөөнийг нь хуулбарсан байдаг. Энэ нь тогсоом шүүмжлэгчдэд маш их таалагдсан. Дунджаар 5 ононоос 4.8 оноо авч байсан. 1991 онд бүх цаг үеийн хамгийн шилдэг тогсоомын 12 дугаар байранд жагсан амжилтыг үзүүлж байжээ. Хоёр дахь хувьсбар нь Prince of Persia To the Shadow and the Flame. Нэртэйгээр 1993 онд гарчээ. График дүрслэл нь илүү сайжирсан. Илүү олон дайснууд, илүү бодит дуу чимээ. Гэвч цаг хугацаанд өмнөх хувьсбартай адилхан хязгаартай, яруулсан байдалтай. Орон зай нь илүү өргөн болж, хаашаа өсрөх хэрхэн үйлдэл хийх зэрэг тогсоом бүхэлдээ өмнөх хувьсбараас сайжирсан боловч үнэлгээ нь харьцангуй давар. Дунджаар 5-аас 3 оноо авч үнэлэгдсэн. Миний хувьд энэ тогсоомыг тоглож үзээгүй. 2013 онд уг тогсоомыг дахин боловсруулсан хувьсбар. Android болон iOS үйлдвэрлэлийн систем дээр гарсан. Prince of Persia 3D 1999 онд бүтээгдэж, графикийн хувьд том өөрчлөлт хийлээ. 6 жилийн дотор 2D орон зайнаас 3D руу шилжив. Одоо бүх үнэлт үсрэлт хөдөлгөөнүүд 3D орон зайд өрнө. Prince тусаанд 3 төрлийн зэвсэг ашигласан. Мөн 3 төрлийн цохилт хийн. Тухайн үедээ Tomb Raider тогсоомтой хэтэрхий төстэй хэмээн шүүмжлэгчдийн байнд өртөж байжээ. Би мэргэжлийн хүн биш ч гэсээ миний бодлоор Lara Croft-ийн энэ хувьсбар илүү төгс харагдаж байна. Тогсоомын үнэлгээ тийм ч өндөр биш. 100 ононоос дунджаар 58 оноо авсан. Үүний дараа Сын дээр бас нэг тодорхойгүй тогсоом барсан байдаг. Үүний тухай ганц яриад байх зүйлгүй. Prince of Persia The Sands of Time. Энэ тогсоомоор миний дургүй ангиуд нь төгсөж байна. Миний хувьд PlayStation 2 дээр тоглож дуусгасан. Надад гоё сэтгэл төрүүлсэн. Тогсоомыг 2003 онд Ubisoft компани хөгжүүлсэн бүтээж. Тогсоом хөгжүүлэгчид харанхуйг яндангаас холдож, Принцийг үлгэрийн цамхаг руу шилжүүлсэн байдаг. Яг л садинчуудын түүх шиг. Энэ тогсоомонд үлгэрийн орон зайг нэмж өгсөн. Хөгжүүлэгчид зүгээр нэг платформын тогсоом бос, илүү тусаантай явдлыг гэрээс хайж оруулсан юм. Тогсоомын ихэнх хэсэг нь хийсвэр паркер хөдөлгөөнтэй. Принц санааргүйгээд, үсрээд, өнхрөөд энэ бүхэн үнэн янзтай хийгдсэн. Ясанваа тусааны хэсэг. Дээр нь нэмэлт содон зүйсэн. Цаг хугацааг ухраах боломж байдаг. Үүний тулд жижиг хутгийг ашиглах шаардлага гарна. Энэ дайхстай шүү. Унсаа эргээд буцаасаа. Бэрхтээс авсан ч буцааж хэвэндээ орно. Хүмүүс цаг хугацааны орон зай үнэхээр их таасагддаг. Яг с Grand Holiday, Mandate of the Future. Jesus Life is Strange тогсоом шиг. Ингээд бодоход олон хүн өнгөрсөндөө буцаж алдаагаа засахыг хүсдэг нь ойлгомжтой. Энэхүү хутгаар нисээд хідэн дайснуудыг устгах хэрэгтэй. Хутгагүйгээр зарим нь устгах боломжгүй. Акробат тусаан хөдөлгөөн цаг хугацаа хүрээсэн буй орчныг харгалзсан үзэж шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Мэдээж GBA-д зориулсан хувьсбарыг тооцвол нийт 100-аас 98 оноод авч олон сэтгүүлт түүхэн дэх топ 100 тогсоомын нэгээр бичигдэж байжээ. Prince of Persia Warrior Within. Тогсоом тухайн үед PSP дээр Revelations нэртэй гарч байсан. 2004 онд бүтээгдсэн. Өмнөх ангитай харьцуулбал тоглолт бараг ижсэн. Гисэж илүү их цус асгараас, яс хугараас хараас, барагс нүцгэн хүүхнүүд зүгээр Skype мэдрэгдэнэ. Тусастан өөрчлөгдсөн. Олон шинэ хөдөлгөөнүүд дээр нь тусааны үед ROG ая авдаг. Үнэхээр хөгжөлтэй шүү. Би мөн адил бүх үед авсан чинь анги илүү бүрхэг өнгөтэй болсон. Мэдээж цаг хугацаа ашиглалт хിവэрээ үлдсэн. Орчин илүү өргөн, тогсоом илүү чөлөөт орон зайтай болж, дээр нь цаг хугацааны портал нэмэгдсэн. Prince портал руу ороход өнгөрсөн үе рүү буцаж чадна. Энэ чадвар нь бусад ангиас бага зэрэг онцгой. Хагас нүцгэн нэмэхдээ хүчирхийлэл гардаас болж, шүүмжлэгчид тогсоомын үнэлгээг бууруулж 100-аас 82 гэсэн үнэлгээ авч байсан.
Надад бол өмнөхөөсөө илүү таалагдсан. You aren't worth my time. Prince of Persia Two Thrones за тухайн үед PSP дээр Rival Swords гэртэйгээр хийгдэж байсан. За 2005 онд гарч байлаа. Энэ анги нь өмнөх хоёр цувралыг комбо завар гэж хэлж болно. Гол шинж гэх юм бол Prince зарим үед дээр hybrid болох байдаг. Hybrid болохоор илүү шалмгаа, илүү хүчтэй. За гин чиглэлбэртээ онцгой зэрсгээ шалгаж түүгээрээ дүүжин гэж аваад зорлгож явдаг. Hybrid аим үргэлж багасаар байдаг болохоор аим юм хийх бол илт цуглуулах хэрэг гав. За энэ хэсэг тоглоом болж билж чадахгүй ч элемент тооч QTE гапот хинж оруулсан байдаг. Дээр нь тань морин чиргээр сертификатурын тавих боломж бүрднэ. Тоглоом байхaltaй сайн гэж 100-аас 86 он авсан байлаа. Тэр жилдээ урдын адил Nintendo DS дээр бас их мэдсэн хөлбөр гарч ирсэн. Battles of the Prestige тоглоом юм. Оролцооны тоорхүүд стратегийн хөзөр тоорж байгаа юм санаг ярил солидар шиг 100-аас 60 он гаруй тогтсон байдаг юм байна. За цааш нь өөрчлөлт хий. 2007 онд анхны анги дээр ремейк хийгдсэн. 3D хувьсбар бүтээгдсэн Prince of Persia Classic юм. Тоглоомын Stiff Duel бүхэлдээ The Sands of Time цувралыг дуурайсгасан. Анхны хувьсбараас илүү сонирхолтой бодит мэдрэмж. Ханаар гүйв, акробат, шаламгай хөдөлгөөн зэрэг нь анхны дурсамжийг дахин санагдуулж илүү их кайфыг өгч чадна. Prince of Persia 2008 онд гарч байжээ. Тоглоомын график, дүрслэл, тоглолт бүхэлдээ өөрчлөгдсөн. График нь комикстой төстэй. Жишээ нь яг Borderlands шиг. Принц өөрөө гайсныг анимегийн дүртэй адилхан царайтай. Тусаанууд нь ихэвчлэн нэгийн эсрэг нэг дуйл хийгддэг. Акробатууд нь илүү нам гүм. Энэ удаад хамтрагчтай болно. Исика нэртэй гүнж. Принц унахад гүнж түүнийг аврана. Принц амгүй босоход гүнж түүнийг сэргээн. Принц төөрвөл гүнж түүний замыг зааж өгнө. Исикийн ачаар принц барагс бохшгүй болсон. Бүх акробатуудыг хийхэд одоо хоёрхан товчлоор хангалттай. Нэг нь үсэр нь хоёр дахийг нь Цистус ашиглахад хэрэгсэн. Цистус гэдэг нь хачирхалтай байсан юм. Үүний ачаар ханан давирч дээврээр зүүдэж чадна. Шүүмжлэгчид тоглоомын дүрслэл уур амьсгал. Исикийн онцгой чадвар хөгжилтэй харилцсан яриаг өндрөөр гүнссэн байна. Тоглоом 100-аас 80 оноо авчээ. Дараагийн анги нь Prince of Persia The Forgotten Sands 2010 онд гарсан. Гоёмсог акробат тулааны урлаг цаг хугацааны портал зэрэг нь яг л өмнөх шигэ. Зодооны хувьд принц яг л Kratos шиг цавчилт хийдэг. Онцлог шин зүйл нь гэвэл RPG системийн чадваруудыг хуулбарсан. Үндсэн дөрвөн чадварыг эзэмшсэн. Ус, газар, агаар тэгээд газ. Эдгээрийг ашигласан хүсдөх. Тусаанд хүчтэй довтлох, эргэлт хийх. Чусан объектуудыг сэргээн засварлах зэрэг үйлдэлийг хийх чадамжтай. Тоглоом PC, PlayStation 3, Xbox 360 платформод дээр гарчээ. Үйл явдал нь бага зэрэг хөгжилтэй. Бос дүрийн баатар нэгэн эмэгтэй хамтрагчтай. Сүнс хэлбэртэй нэрийг нь Зара гэдэг. Тэр эмэгтэй тоглоомын турш тусламж үзүүлэх үүрэгтэй. Яг л өмнөх ангийн гүнжтэй адилхан. Хачирхалтай нь шин чадвар эзэмшихийн тулд принц түүнийг үнсэх ёстой. Анх би яаж үнсэх учраа нэг хэсэг олоогүй. Яг хөшөөний хаан үнсэх билээ гэсэн асуулт төрнө. Сүүлд нь би уруул дээр нь үнсэх ёстойг мэдсэн. PSP дээр хөлбөр нь худалдаанд гарч байгаагүй юм байна. Тоглоом 100-аас 76 оноогоор үнэлэгдсэн байна. Өнөөдрийн мэдээллийг түрээд өндөрлөж байна. Анхаарал тавьсан тааваханд баярлалаа. Шинэ 7 оны ажил өндөр амжилт хүсье. Дараа уулзлаа баяртай.